дээр юм булгатай аршаантай байсан юм. Тэгээд энэ авийн бас иргэд энэ хорооноос тэр булгийг нодлон бас нөгөө сэргээгээд хамгаалтанд аваад хашаа машаа хийгээд тэр булаг аршаанд сэргсэн юм. Тэгээд тэрнийхээ дагуу ингээд наашгаа яг уурч орж ирээд саяны энэ гудмыг дайрч явж байгаа. Сонгойрхан дүүргийн засаг дарга Алтан шагаар ахлуулсан ажлын хэсэг 33-35 дугаар хороонд халиад оршин болон шар усны үерээс болж гудамж талбай нь усанд автсан айл өрхөөдийн нөхцөл байдалтай нь газар дээр нь очиж танилцлаа. Тус дүүргийн 33 дугаар хороо буюу дахилтын 8 дугаар гудамжны энэ хэсэг усанд автснаар иргэд хашаанаасаа гарах автомашин зорчих боломжгүй болжээ. Өнгөрсөн жилээс эхлэн булаг шанд сэргэж эхэлсэн бөгөөд 70 гаруй айл өрхийн дунд ийхүү нөхцөл байдал хүндрээд байна. Одоо бол хороонцог даргын ярьж байгаа, инх мандаа даргын ярьж байгаа нь бол эндээ голцоод яваад урсгалын одоо энэ зүгрүүл явуулаад тэр үерийн даалн руу нийлүүлээл гэсэн ийм л саналтай байгаа юм байна. Та бүхэн тэгээд бас энэ гудамныхаа иргэдтэй бас уулзаад ойлгуулж юмнуудаа хэлэхгүй л ийшээ татчдаг. Тэгээд энэ гудамныхын чинь дургуйцаад нь бол бас хэцүү шүү дээ. Мэргэжлийн байгууллагуудаар нь ингээд шийдэл түрээд явъя. Ямар ч байсан би өөрөө ингээд газар дээр нь ирж үз танилцлаа. Энд амар шараа асуусан. Энд яруу усанд яваад дуус. Түүнээс энийг зүгөө аваад шараа асуусан. Одоо ерөнхийдөө тэр үерийн усны зүгээр баримтаа нь одоо энэ тэр бороо өгөхөөс өмнө шийдээ. Бороо өгөхөөс өмнө шийдээд өгчүүлсэн байна. Тийм ээ. Тэр бол одоо таны харж байгаа тэр бол ингээд далантай. Тэр далангийн дээд л болохоор замын голоор явдаг бас сувгтай. Тэр хойдлын уулуудын уснууд нь шууд цаанаасаа ирэнгүүтээ замынхан голоор саяны бидний гарч ирдгээр гардаг. За. Дээдлэлт нь бас нэг хоёр голцоо тавиад бас нэг усын ойрхон далан руу бас шилжүүлэх ажлыг зохион байгуулж өгөөч гэдэг бас хүсэж байна. Тэгээд ямар ч үсэн холбогдох хүмүүстэй ирлээ үзүүллээ. Тэгээд мэргэжлийн байгууллагаар тооцоо судалгаалга гаргаж байгаа. Усны хаяглагаас харъя. Тэгээд одоо бас эргэж ирээд энэ дээр одоо холбогдох арга хэмжээг авъя гэж бодож байна. Иргэд усны урсгал дагуу дахин 2 хоолой тавьж далан руу холбох хүсэлтэд илэрхийлж байна. Сонгойрхан дүүргийн засаг дарга Алтан шагаа оршин суугч иргэдтэй уулзан борооны улирал эхлэхээс урьдчилж тооцоо судалгаа яаралтай гарган иргэдийг эрсдэлд оруулахгүйгээр асуудлыг хурдан шуурга шийдвэрлэх үүрэг чиглэл өглөө. Энэ хэсэг бол 35 дахь хороо буюу Нарангийн гол хэсэг. Өнгөрсөн жил байршуулсан хоолойнууд хөлдөж бөглөрснөөс болж гудамж талбай усанд автах нөхцөл байдал үүсжээ. Иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй энэ хэсгийн 3 байршилд гүүрэн гарц барих шаардлага байна. Энэ одоо иргэдийн гол хүсдэг юм нь юу гэхээр энэ гарцаар одоо манай 35 дугаараас дандаа уулаад байгаа шүү дээ. Тэгээ яг энэгээр их хвчлэн айлууд мань гардаг. Яг юм гардаг 3 гарц байршил байдаг. Эдгээр дээр л одоо гүүрэн байгууламж тавьж өгөөч гэсэн юм саналт байдаг хэрэгтэй байна. Халиад ошин, шар усны үрээс үүдэлтэй айл өрхүүдийн 0, муу усны нүх халж хөрсний бохирдол ихээр үсэж байна. Тус зүрхт ихэд өнгөрсөн жил 9 хорооны 12 цагт булаг шанд сэргэж хөрсний ус ихээр гарчээ. Иймд тус дүүргийн зүгээс үе шаттай далан барих ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар 8-40 дугаар хороонд 300 м-ийн урттай далангийн ажил эхлээд байна.